Жил бүрийн 5 дугаар сарын эхний 2-7 хоногт бүх нийтээрээ мод тарьж их дэлхийдэн хүн болж төрснөөхөө хариг өгөх ариун үлсийг эхлүүлдэг уламжлалтай билээ. Амьсгалдаг агаарын хан оронд хүн бүр жилдээ нэг удаа мод тарья гэдэг үрийг дэмжиж сүүлийн жилүүдэд байгууллага бүр иргэн бүр мод тарьдаг болсон нь олзуурхууштай. Гэхдээ ургуулгын тал дээр төдийлөн анхаарал тавьдгүйгээс болж тарьсан модуудын ихэнх нь үхэж урахгүй байгаа нь тун харамсалтай юм. Органик Монгол хөтөлбөрийн зүгээс санаачлан энэ чиглэлээр ажилладаг олон идэвхтэн залуусын санаачлагаар бид ургуул чадна аяныг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ аянд тарьсан модон 3 жилийн турш услаж арчлан бие дааж ургах чадах хүртэл нь эргэж тойрох хамлалтыг өөртөө өгсөн хүн бүрийг нэгтгэхэд уриалж байгаа бөгөөд аяны хүрээнд түүхэн дурсгалт нэгэн онцгой газарт ногоон байгууламж хийхээр зорьсон юм. Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ Органик Монгол нэвтрүүлгийнхаа нэгэн шин дугаарыг хүргэх гэж байна. Жил бүрийн 5 дугаар сарын эхээр улс орон даяар иргэн бүр нэг мод тарих аян өрнөдөг. Энэ аяны хүрээнд их дэлхийд эх орондоо төрөл хоттой хувь нэмрээ оруулахаар өөрийн гэсэн нэг ч гэсэн модыг ургуулахаар хүн болгон зарж байгаа. Өнөөдөр энэ тэнд Улаанбаатар хотын хаа сайгүй таригдж байгаа мод болгон ирээдүйд өндөр сайхан мод олгож ургаасаа гэсэн ерөөлөөр нэвтрүүлгээ эхэлж байна. Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол цэг болсон Богд хааны ордон музейг жил бүр олон мянган дотоод гадаадын жуулчид ирж үзэн сонирхдог. Шашин төрийн хослон баригч 8 дугаар богдож явзан там хотын ордон болон түүнийг тойрсон газар нутг нь төрийн хамгаалтанд байж нөхөн сэргээгдэж арчлан хамгаалагдах ёстой түүхийн үнд өвийн нэг юм. Богд хааны ордон музей бол 1893 оноос одоо баригдсан. За энэ музей бол нийтэд бол Богдын ногоон ордон гэж нэрлэдэг байсан ийм музей байгаа. Энэ ногоон ордны одоо орчныг бол ногоон төгөлжүүлж одоо ногоон орчныг бий болгож байгаад нь бол төлөв их баяртай байгаамаа. Ер нь бол Монгол улсын нийслэл хот. Тэр дундаа энэ манай Богдын музей бол Монгол улсын нүүр царай болдог. Ийм учраас бид нар бол энэ ногоон орчныг маш одоо сайн тогтжуулах шаардлагатай байдаг. Гэхдээ энэ ордыг тойрсон эзэмшлийн талбай жил ирэх бүр хумих зар багахан хэсэг нь үлдээд байна. Харамсалтай нь энэ талбайч дулааны үйлрэлд өнгө үзэмж муутай эргэн тойрны тогтчлолт нь ногоон байгууламжгүй байсаар олон жилийн нүрийг үдсэн юм. Аливаа улс орнуудын хувьд түүх соёлын дурсгалт газрыг онцгойлон төрийн хамгаалтанд байлгаж хайрлан хамгаалж үлгэр жишээ цэцэрлэг түрээлэн байгуулдаг. Энэ нь тухайн орчинд өнгө үзэмж нэмэхээс гадна дуу чимээ тоос шороо бохирдлоос хамгаалж чаддаг онцлогтой юм. Бид ургуул чадна аянд нэгдсэн бүх хүн Богд хааны ордон музейг тойрсон талбайд эко цэцэрлэг түрээлэн байгуулах ажлын эхлэлийг өнгөрсөн жилээс амжилттай тавьсан. Эх орныхоо ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах нь хүн бүрийн үүрэг юм. Тэр дундаа хүрээлэн байгаа орчноо өөрчлөх, ногоон санаачлагыг хэрэгжүүлэх, ногоон байгууламжийг сайжруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлэгч байгууллагууд олон бий. Тэдний нэг нь Хас банк юм. Манай Органик Монгол хөтөлбөрийг анх эхэлснээс хойш эдүгэ хүртэл 8 жилийн туршид дэмжиж ногоон хөгжилд хувь нэмрээ оруулахад бүх нийтийг урайлан дуудаж нийгмийн хариуцлагаан бүрэн ухамсарласан шилдэг байгууллага болох Хас банк болон Тэнгэр санхүүгийн нэгдлийн 200 гаруй ажилчид бид ургуул чадна энд нэгдсэн юм. Компанийн нийгмийн хариуцлага гэж их маш их яригдж байгаа. Улаанбаатар хотод бол байгаль орчны болон бохирдлын
асуудал маш их хурцаар тавигдаад нэлээд олон жилийн нүүр үзээдэг. Тэгэхээр ногоон байгууламжийг бий болгох гэдэг маань бол маш чухал байна. Бид нар жил болгоно л 5 сарын 14-нд нийтээр мод тарих өдрийг ерөнхийлөгчөөс зарлаад нэлээд олон жил болж байгаа. Модч тарьж байгаа үйл ажиллагаа их байна. Гэхдээ модоо тариад ургуулах нь аягүй чухал байгаа. Залуучууд оролцож байгаа нь бол бидний хувьд нэлээд их байгаль нийгэмдээ бас их үлгэр дураад болох болов уу гэсэн бодолтой байдаг. Их дэлхий Эрдэнэт хүмүүн эрүүл ашиг урайтай хас банк нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, ирээдүйн хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээх, сүлжилттэй тэмцэх зорилгоор хас түгэл байгуулах, мод тарих, ургуулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Энэхүү ажлын хүрээнд 2009-оос 2015 оны хооронд хот хөдөөд нийтдээ 39 мянга гаруй мод бут бүхий 24 ногоон цэцэрлэг түрээлэн бий болгоод байгаа бөгөөд нийт тарьсан мод бут 80% ургалцтай байна. Зөвхөн 2014-өөс 2015 онд хас түгэл аяны хүрээнд 6871 мод суулгасан нь өнөө хүртэл амжилттай ургаж байна. Улаанбаатар хотыг оруулахгүйгээр хөдөө орон нутагт одоо яг хас түгэл нэртэй 29 түгэл байна. За бид нар модыг гол нь тарихтаа биш, ургуулахт нь маш их анхаарал тавьдаг. Тийм ч учраас тэдний одоо харж хамгаалж байгаа, тордож байгаа тэр үйл ажиллагаанд нь илүү их анхаарал тавьдаг юм а. Хөдөө орон нутагт ярихад говийн бүсүүдэд манай төсөл бол маш амжилттайгаар мод ургуулсан байдаг. Жишээлбэл 3 тест байна, Дундговь аймагт байна. Маш сайхан төглөөд ургасан байдаг. Дээрээс нь бид нар бас хас түгэл төслийнхаа хүрээнд хүүхэд багчуудад экологийн боловсрал олгох талаар нэлээд анхаарч ажилладаг. Ялангуяа 25 дугаар сургууль, 29 дугаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дугаар сургуулиудад бол бид нар эко паркуудыг байгуулж өгсөн байдаг юм. Мод тарих ажил нь байгууллагуудын хувьд баярын өдөр байгаасай гэж бид хүснэ. Энэ жилийн хувьд хас банкны 15 жилийн ой дохиож байгаа бөгөөд ойн арга хэмжээнийхээ хүрээнд олон сайн үлсийг төлөвлөж байгааг энэ дуртахад таатай байна. Ногоон хөгжлийн төлөө хамтдаа зорж байгаа Органик Монгол хөтөлбөрийн зохион байгуулагч байгууллагуудын нэг хас банкны хамт олонд олон зуун органикчуудынхаа өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье. Ногоон сайн үлсийн нэг хас төглөөн байгуулах ажилд гар бие оролцож байгаа хасчуудынхаа сэтгэлдээс одоо хуваалцъя. За бид яг одоо богд таны ордон музейнд мод тарьж байгаа хасынхны мөрөгдүүд баг дээр хүрэлцэн ирээд байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Ямар мод тарьж байна? За өдрийн мэнд хүргэе. Хайлас мод тарьж байна. Тэгээ хайлас маань бидэрт ажлын зорилттой тарьж байгаа. Хайлас маань өөрөө Монгол орны уур амьсгал тэгээд энэ хот тосгоны тоосчлол дээр бол хамгийн сайн төсвөртэй ургадаг ургамал байгаа. Бид бүхэн жил болгон энэ арга хэмжээг сайн дураараа маш идэвхтэй оролцдог. Тэгээ энэ жил манай бүрэгдүүдийн хувьд бол нийт оролцолтоос хамгийн олон тоотой 30 гаруй хүн оролцоод байгаа. Тэгээ оролцоод ингээд сайхан ажиллаж байна. Хасынхны бид зүг баг дээр ирээд байна. Хайлаас тарьж байгаа. Хайлаас тарихад юу юуг анхаарах ёстой юм шиг байна. Бас хамгийн хэцүү нь юу вэ? За ер нь бол нөхөө яг зориултын ухах хэрэгтэй. Дээрээс нь хөрсөө бас бэлдэх хэрэгтэй. Хөрсөө сайхан энэ илс болон бууцаар багсраад сайхан бэлдчихэд тэгээд энэ нөхөндөө зигзаг хэлбэрээр ургацаа суулгадаг юм байна. Тэгээд бид нар бас бүгдээрээ анх удаа баг ихэнх нь тарьж үзэж байгаа. Таны хувьд бас анх удаа юу? Тийм ээ. Миний яг мод бол хоёр дахь. Яг энэ төрлийн модыг бол анх удаа л да. Тэгээ бас их сайхан мэдрэмж төрж байна. Бид яг одоо хасын хүлгүүд баг дээр ирээд байна. Сая яг ямар мод тарих зааварчилгаа авсан байна? Хайлас те. Тэгээд Органик Монголын хүмүүс маань яг бидэд яаж тарихыг зааж өглөө. Бидээс жоохон хитрхээ өрсөө доор суулгацсан байна гэж байна. Тэгээд тэрийг одоо уцаагаад янзлах хэрэгтэй болж байгаа шүү. Тэгээд одоо тарих нь биш ургах нь чухал учраас одоо зөв тарих нь чухал байх гэж бодож байна. Таны хувьд ер нь мод тарих анхныхөө эсвэл 2 3 хэд тохиолдсон? За одоо би Хас банкнд 15 жил ажиллаж байна. За жил болгон л тарьж байна. За бид яг одоо хасын Тэнгэрийн чон багийнхан дээр ирээд байна. Түрүүн тэнд зааварчилгаа авч явах шиг байсан. Яг ямар модон дээр ямар зааварчилгаа ав? Бас юуг нь буруу хийж, юуг нь зөв хийж явах шиг байна? Бид нар нөгөө ерөнхийдөө суулгацаа суулгаад тэгээд нөгөө болчлоо гэж үзээд ерөнхийдөө шаналах гэж зааварчилгаа авсан. Тэгээд ирсэн. Тэгээд бид нар бас зарим суулгацаагаа үндсийг бас ил гаргасан байна. За тэгээд дээрээс нь нэмж одоо үндснээс дээшээ 2-3 хуруу
шороо нэмжээ. За мөн таславчаа хийгээгүйсэн маань таславч гэдэг маань 2 метрийн зайтай нөгөө энэ далангаа шороогоор дүүрэх хэрэгтэй тийм ээ. Тэр нь болохоор буцаага суулгах хэрэгтэй нөгөө усыг удаан тогтоон барихад нэгсэндээ сав болгож ин гэсэн юм л да. Таславчаа бас хийгээгүйсэн юм да. Одоо сая зааварчилгаа авсны үндсэн дээр бол энэ хөрсөө жоох нэмээд таславч хийчихээр ер нь бидний ажил бол яг эцсийн байдлаар дуусах юм байна. Хамгийн тэсвэртэй эгэл даруу ургах нөхцөл үл шаардах мод бол хаальяасан. Элсэрхэг үржил шим муутай хөрсөнд ч гэсэн дасан зогсож ургаж чаддаг энэ модыг ариун мод гэж нэрлэх нь бий. Хаальяасан хашлах хийх технологийн зааврыг анхаарч тарих хэрэгтэй. Монголын байгалийн түүхийн дурсгалд одоо Богд хааны музейд Хас банкны хамт олон Органик Монгол төслийн хамтраад 1000 гаруй модыг одоо сайн дураараа тарьж байна. За тэгээд өнөөдөр Хас банкны хамт олон бол энэ 3-4 настай хайласны одоо суулгацыг ургамлан хашлах зориулалтаар 1 м даруй ордог. За ийм зориулалтаар бол тарих үйл ажиллагаа бол яг газар дээрээсээ явж байна. Тэгээд хайлас бол Монгол орны цагуурын нөхцөлд бол хамгийн одоо сайн дасан зогтсон 12-аас 14 м хүртэл өндөр ургах чадвартай бие даасан мод гэхдээ тайралт хэлбэржүүлэлт таналт хийх юм бол маш сайхан буталж өгдөг. Бидний одоо хүссэн хэмжээгээр бол хэлбэр даахтай их чадвар сайтай учраас энэ ургамлан ашинд хамгийн өргөнд таригдж байгаа мод бол хайлас мод юм аа. Тэгээд мөн хайлас мод бол бидний энэ тарьж байгаа ач холбогдол яагаад мод тарьж байгаа вэ гэхээр нэгэнд байгаль эхлэлгээдээ бид нэр цэвэр агаар бэлэглэхтэй нөгөөтэйгөр хөрсөө сайжруулах, орчноо тохижуулах зорилгоор бол мод тарьж байгаа. За тэгээд мод тарих технологи бол сүүлийн үед бол хүн болгон мэддэг болсон байх. Ургамлан хашлаханд хийх гэж байгаа нөхцөл бол 40 см өргөнтэй, доошоо 40 см гүн шууд уухан. Шуудын уурт бол таны одоо талбай хэмжээнээс хамаарат хязгааргүй байж болно. За тэгээд хамгийн гол нь бид нар мод тарихтаа услаагаа цаг хугацаанд нь хийж явах ёстой. Услааны горим алдагдсанаас мод одоо хөвчлэн хатаж өгч जैन тийм ээ. Тэгэхээр бид нар тариас орсон юм чинь цаашдаа услах, арчлах, хамгаалах одоо тэр ажлыг нь цаг хугацаанд нь хийж байгаарай гэж та бүхэнд уриалъя. Бүх нийтийг ногоон үлсэд уриалан дуудаж, ногоон хөгжилд эргэн бүрийн хувь нэмрээ оруулахыг зорж ажилладаг Органик Монгол хөтөлбөрийн санаачлагч зохион байгуулагчдын нэг Хас банк болон Тэнхэр санхүүгийн нэгдлийн маань Богд хааны ордон музейг ногоон цэцэрлэг түрээлэн болгох ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлж байна. Өнөөдөр таригдж байгаа мод бүхэн цаашдаа сайхан ургаж, ирэх жилүүдэд таригдах модтууд мөн энэ орчныг хамарсан дэд бүтц гэх мэт энэ сайхан орчин бий болж хан уул дүүргийнхэн төдийгүй гадны аялал жуулчлалаар иргэсэд мөн Монгол улсын Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэн болон энэ үлгэр цэцэрлэг түрээлэнд орж тухлах цаг удахгүй ирнэ гэдэгт бид итгэлтэй. Light a fire they can't put out. Carve your name into those shining stars. He said go venture far beyond the shores. Don't forsake this life of yours. I'll guide you home no matter where you are. One day my father, he told me, son, don't let it slip away. When I was just a kid I heard him say, хүн амьдралдаа ядаж нэг удаа мод тарих хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр бүх залуучууд маань нэг 10 мод тарьж жилдээ тариа яваад байхад бол бас Монгол орн бас сайхан модлог бас бусдаас ялгарах ногоон өнгө төрхтэй болж чадна гэж бодож байна. За тэгээд эрүүл агаарт одоо нэг өдрийг гэр бүлэрээ сайхан ингээд зарцуулаад модоо бүгдээрээ тариад эргээд буцаагаад амьсгалдаг агаараа эрүүл болохын төлөө бүгдээрээ хамтдаа хичээе. Ирээдүйд бид нар энэ хоттой сайхан амьдрахын тулд хүн болгон жил өөр тийм болж өгүүлнэ. За тэрнээс бүр шоу боломжтой бол 10 тий. Тэрнээс дээшээ мод тариул бидний үр хөвгөд бас үлдэх том баялаг юм аа л гэж уриалмаар. Сайн дурын залуусын оролцоотой эхлүүлсэн энэ аянд олон хүн нэгдэж эхэлж байна. Аав ээжүүд үр хүүхдэдээ үлгэрлэн харуулж, мөн тэднэр өөрсдөр нь мод суулгах арга технологиг бүр эхнээс нь зааж сурган, түүний ач холбогдлын тухай хамтдаа ярилцаж хийх нь маш үр дүнтэй бөгөөд хойч үеийг нь байгаль эхэн хайрлан хамгаалахад том тус болох юм. Урд үеийн жилүүдэд мод тарих ажлыг төр болон төрийн бус байгууллагууд бүрэн зардлыг нь дааж үнэгүй суулгаж мод тараадаг байсан юм. Харин энэ жилийн хувьд Богд хааны ордон музейн цэцэрлэг түрээлэнд хан уул дүүргийн уугуул иргэд
түгээр барахгүй орон нутгаас ирж сайн дураараа оролцож байгаа иргэд маань идэвхтэй оролцож өөрсдөө модоо худалдан авч энэ цэцэрлэгт хүрээлэнд өөрийн гэр бүлийн нэрмжид модтой боллоо. Мод тарж ургуулах нь хүн бүрийн хийх ёстой, өөрийн болон эх орныхон төлөө заавал хийх ёстой үүрэг гэдэг ойлголт хэдийнэ бат суужээ. Зарим нэгэн талаар энэ нь хэд нийтлэг үзэгдэл болж бусдад гайхуулах, гангарах гэсэн хэлбэр төдий зүйл болж байгаа нь харамсалтай. Хотын төвд байгаа энэ сайхан ногоон байгууламжийг бид бол янз бүрийн оюун чимэглэлийн модоор энэ одоо ногоон байгууламжийг бүрдүүлээд хамгийн гол нь тарьсан модоо бид цаашдаа арчилж, услаж ургуулах, эргэж тойрох, эзэн болох юм л одоо асуудал шаардлагатай байна гэж ингэж үзэж байна. Зөвхөн өнөөдөр ирээд бид энэ ногоон байгууламжийг харж байхдаа өмнө нь бол бас нэгэн олон тооны мод тарьсан. Тэгээд тэр мод маань арчилгаа дутснаас хадсан, өгсөн, уурсан одоо ийм юм нэлээд харагдаж байна. За зөвхөн өнөөдөр ингээд ажиглаад энэ мод тарих гэж яхад бас энэ хавьд ер нь газрын маргаантай асуудал бас байдаг юм шиг байна. Яг одоо энэ түүхэн дурсгалд энэ газрын ойролцоох газар бол хуулиараа бол тухайн бүс нутгийн хамгаалтын бүс баймаар гэтэл эргэн тойронд байгаа аж ахуйн нэгжүүд энэ бас манай газар, танаа газар гэсэн яриа байдаг юм байна. Цаашдаа бол энийг ч гэсэн манай төр засгийн газруудаас зохицуулах нь зүйтэй юм а гэж ингэж бодож байна. Ер нь мод тарих ажлыг бол зөвхөн хавар намар гэхгүйгээр одоо бол дэвшилт технологи нэвтэрсэн бортонд суулгацыг хийж байгаа. Тэгэхээр одоо хэдий аль ч үед одоо модыг тарих юм болцоотой байгаа. Манай иргэд манай хөдөлмөрчид одоо энэ мод тарих ажил нэлээд идэвхтэй оролцмоор байна. Гэхдээ модыг ухсан нүхэнд шороогоор булж услахад л ургана гэсэн ташаа ойлголт сүүлийн жилүүдэд эрс багассан бөгөөд иргэд тун нихуур, нямбай, чин сэтгэлээсээ үнд ханддаг болсон нь өнөөдрийн үйл ажиллагаанаас бэлэгнээ харагдаж байна. Мөнх ногоон амьдрал төрийн бус байгууллага, Артишок Монгол хөтөлбөр, ажилчны районы хүүхдүүд төрийн бус байгууллага, Жимс Чимсгэн Трайлагчдын холбооны гишүүд зэрэг олон сайн дурынхан бид ургуул чадна аянд нэгдэж, мод суулгацаа нийлүүлэн гар бие оролцож, модоон тарьж, биобордон хандивлж, өөрийн чад хувь нэмрэн оруулсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Мод тарих, ногоон байгууламж хийх ажилд хүн бүрийн, байгууллага бүрийн зарцуулсан цаг хугацаа мөнгө санхүүг тооцвол баггүй тоо гарна. Хувь хүн иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр олон мянган мод таригдлаа. Гэхдээ арчилгааны асуудлаас болж ургаж чадсан нь цөөн байгааг судалгаанаас бэлхэн харж болох юм. Улаанбаатар хотыг Монгол улсын хамгийн том хотын хувьд ногоон хот болно гэж хүн болгон ярьж уриалж эхэлж байна. Ногоон хот болохын тулд бид нар мэдээж хамгийн түрүүнд ногоон орчныг бий болгох. Улаанбаатар хотын иргэн бүр өдөр болгон агаар амьсгалдаг. Амьсгалдаг агаарынхаа оронд харин бид нар жил болгон нэг модыг ургуулж өгөх хэрэгтэй. Өнөөдөр хүн болгон нэг модыг жилдээ таригдаг нь уриалгыг бол маш сайхан дэмждэг болсон байна, хийдэг болсон байна. Хамгийн гол нь тарьсан модоо арчилж ургуулах гэдэг дээр анхаарал хандуулах цаг нь хэдийн болжээ. Мод тарих бол амархан 20 минутын ажил. Гол нь тэр модыг 3 жилийн хугацаанд арчилж, ургуулж чадах бол харин өсөр ажил. Тийм ч амар ажил биш. Мод гэдэг бол амьд организм учраас модыг бид нэр 3 жилийн туршид 7 хоногт ядаж нэг удаа 40 литр усаар услах, мөн цаашдаа сард нэг удаа бордох, 3 жилийн хугацаанд тасралтгүй 10 сар хүртэл ингэж арчиж ургуулж чадах юм бол мод маань иргэн танд болон таны өр хүүхдэд хүчил төрөгчийг бэлэглэх сайхан том мод болж ургаж чадах юм. Өнөөдөр мод тари биш, мод ургуулъя. Бид ургуулж чадна гэдэг үрээг Органик Монгол хөтөлбөрийн зүгээс та бүхэнд уриалж байна. Модыг бид нар хамтдаа тарьж чадна, мөн үүнтэйгээ адилхан ургуулцраасаа гэж хүсэж байна. Мод бол амьд байдгал юм аа. Төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ард иргэд, залуус хүүхдүүдийн бүгдийн оролцоотойгоор хамтдаа хийх богд хааны музейг тойрсон эко цэцэрлэг түрээлэнгийн ажилд хүн бүрийг нэгдэж хувь нэмрэн оруулахыг Органик Монгол хөтөлбөрийн зүгээс уриалж байна. Бодитоор бүтээлчээр хамтдаа хийцгээе. Ногоон үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Органик Монгол хөтөлбөр